Шилдэгүүдийн тоонд Бурятийн 3 их сургууль багтлаа. Жишээлбэл Хөдөө аж ахуйн академи, стратегийн төслийн хүрээнд эмийн ургамал тариалалтыг хөгжүүлэхэд зориулж холбооны төсвөөс ойролцоогоор 160 сая рубль авна. Бид энэ жил зөвхөн тариалалтын технологид анхаараа зогсохгүй, түүнтэй зэрэгцүүлэн экстракт хийх чиглэлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эмийн түүхийн эдээс биологийн идэвхтэй бодисыг ялгаа авах юм. Восточно-Сибирский государственный университет. Зүүн Сибирийн улсын технологи удирдлагын их сургууль болон БГУ хэд хэдэн чухал чиглэлийг багтаасан нэг том төсөл танилцуулжээ. Үүнд хиймэл арьс бүтээх, биоэмчилгээ, мөн кибер эмчилгээний чиглэлүүд багтсан байна. И биомедицина, а также кибермедицина. Бидний зорилго бол хүний эрүүл мэндийн байдлыг эмчит хандхаас өмнө тодорхойлох явдал. Энэ санаа нь төвдийн ангаах ухаанд тулгуурсан бөгөөд зүрхний цохилт, судсын цохилтны чанар, цусны урсгалын үзүүлэлтийг програм хангамж болон хиймэл оюуны ухааны тусламжтайгаар тодорхойлно. Их сургуулиудын дунд зарласан грантын гол шаардлага нь улсын технологийн тэргүүллийг хангахад чиглэсэн хөтөлбөртэй байх явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд приоритет 2030 хөтөлбөрт оролцогч их сургуулиуд эрэлттэй бүтээгдэхүүн технологи бий болгох судалгааны төслүүдэд хөгжлийн бодлогоо чиглүүлэх ёстой. Середина земли, Бурятия. Анатолий Бриславский Бурятийн шилдэг залуу эрдэмтэн шалгаруулалтад 3 дахь удаага төрүүллээ. Тэрээр оюутан байх үеэсээ эхлэн шинжлэх ухааны дэд эрдэмтэн улмаар шинжлэх ухааны доктор болсон 3 өөр шатанд дараалан тэргүүлсэн анхны хүн юм. Одоогоор тэрээр энэхүү уралдааны түүхэндээ дамжилтыг тогтоогоод байна. Энэ жил би 1250 он авсан. Энэ уралдаанд зохиогдсон хугацаанд бүх номинацийн түүхэнд дээд амжилт болж байна. Энэ шагнал хэд хэдэн номинацаар олгогддог. Харин би нийгэм хүмүүнлэгийн номинацтай төрүүлсэн юм. Сүүлийн 2 жилд миний шинжлэх ухааны болон эрдэм судалгааны үйл ажиллагааны олон үзүүлэлтээр харуулах зүйл их байсан учраас ийм үр дүнд хүрлээ. Анатолий Бриславский шинжлэх ухаанд 20 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр их сургуульд 2 дахь курстэй суралцж байхдаа эхлэлийн тавьсан гэдэг. Их сургуулийн жилүүдэд шинжлэх ухаанд дурласан. Учир нь энд миний өөрийн хүчин чармаал, санаачлаг, хариуцлага болон ажиллах хүслээ шууд хамаардаг юм байна гэж ойлгосон. Судлаачийн хувьар тэрээр хэд хэдэн ном бичиж, заримд нь хамтран зохиогчор оролцсон. Тэр дундаас Оросын хотуудын захын бүсийн хөгжил ба ирээдүйн сэдвтэй бүтээлийг онцолж байна. Энэ сэдв Орос хангалттай судлагдаагүй тул залуу судлаачдад субурбанизацийн асуудлын анхны ойлголтыг өгөх зорилготой ийм ном бэлтгэх нь чухал санагдсан. Мөн өөрийн хувьд нэгэн чухал бүтээлдээ Бурятийн бүгд найрамдах улсын орон нутгийн өөрөө удирдах иргэдийн санаачлаг, туршлага, хэрэгжилтийн тухай өгүүлжээ. Манай бүс нутаг энэ чиглэлээр улсын хэмжээнд тэргүүлэгч байгааг харуулж, тоосын санаачлагууд улсын холбооны улсын хэмжээнд ямар ач холбогдолтыг тусгах нь чухал байсан юм. Талбайн судалгааны үед Анатолий Алс орны бараг бүх хотуудаар явж, бусад бүс нутгийн хөгжлийн туршлагыг судалжээ. Мэдээллийг архив, төрийн байгууллага болон оршин суугчдаас авч цуглуулсан байна. Түүний хэлснээр Алс орнуудын хамгийн сонирхолтой бөгөөд бага судлагдсан үе бол зөвлөлтийн дараах үе юм. Үүн дээр тулгуурлан цаашид томоохон бүтээл гаргах зорилттой байна. Миний академик зорилго бол эх 10-аас 15 жилийн хугацаанд Оросын холбооны улсад стратегийн хувьд онцгой ач холбогдолтой өргөн удам энэ нутгийн Алс орнуудын хотчлтын үйл явцыг түүнд үр байгалагч багтаан системтэйгээр түүхэн талаас нь дахин сэргийн судлах явдал юм а. Судалгаанаас гадна тэр ихэнх цагийг дүн шинжилгээ, материал бичгээд зарцуулдаг. Үүнээс гадна их сургуульд ч хичээл заадаг. Түүний хэлснээр судлаач хүн ирээдүйн үеийнхэндээ мэдлэгээ дамжуулан харилцах нь нэн чухал юм. Алена Михалева, Середина земли, Бурятия. Вот она сверкающая. Гялалцсан шинэхэн MC-28 хүлэг гарч ирлээ. Өргөхийн өмнө 200 гаруй хүн уг пуужингийн угсралтад оролцжээ. Түүнийг самарын үйлдвэрлэсэн байна. Хүүхдүүд мөрөөлөөр шингээж зурснаар нь бүтээсэн пуужинг төмөр замаар зөөж байгааг догтлон харж байлаа. Детские мечты.
Уникальная возможность отправить... Мөрөөдлийн пуужин төслийн ачаар дэлхийн 14 орны 50 хотын хүүхдүүд өөрсдийн зурсан зураг сансар руу илгээх боломжтой болсон. Unity сан болон Роскосмос хамтран олон жил бэлтгэсэн энэхүү ажилд хүүхдүүд эцэг эх хавдар судлалын эмнэлгийн эмч нар хамгийн их хүсэл нандин зүйлийг зурж илэрхийлжээ. Урд удаан эмчилгээний үеэр сангалзах эх орн нь хайртай нохоо юм уу? Өөрөө эмч болохыг хүсдэг хүүхдүүдийн ихэвчлэн зурдаг зүрх байдаг байна. Тулгын хотоос оролцсон Варя Панкратова зүрх зурж. Тэр хавдрыг даван туулсан бөгөөд ирээдүйд зүрх судасны эмч болохыг мөрөөддөг. И делилась впечатлениями. Хөөрхтөн мөрөөдлөө таах уу? Тэглгүй яах вэ? Бодчихсон уу? Нэг санаа бий. Гэхдээ сайн бодож үзнэ. Хугацаа байна. В ожидании запуска ракеты на Пуужин бэлэн болохыг хүлээн хүүхдүүд Байконурт Оросын сансрын түүхтэй холбоотой газруудаар аялжээ. Энерги буран хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн олон дахин ашиглах дэлхийн тойргийн хөлгийг энд харж болно. Хэмжээ нь энд сүрд мэрч сансарт ганцхан ниссэн. Дараа нь төсөл өндөр өртгийн улмаас зогсжээ. производства. Газардахаар бууж байхад нь хит халалтаас хамгаалдаг байсан юм. Байконурын хамгийн ариун нандин хэсэгт хүүхдүүдэд сансрын хөлгийн тухай бүхнийг ярьж өгч байна. Ачаа зөөвөрлөдөг, хөнгөн, хит хөнгөн зэрэг төрөл бүрийн хөлгүүд бүгд өөр өөрийн онцлогтой дахин давтагдшгүй юм. Сансрыг эзэмших ажил хүнд хэцүү дайны дараах жилүүдэд эхэлжээ. Байконурыг байгуулах шийдвэрийг Зөвлөлт бүгд найрамдах холбоот улс 1955 оны 2 дугаар сарын 12-нд гаргасан. Харин 1957 оны 10 дугаар сарын 4-нд Москвагийн цагаар 22 цаг 28 минут 34 секундэд дэлхийн анхны хиймэл дагуулыг тойрог замд гаргасан билээ. Сансрын тухай энэхүү түүхийг хүүхэд томчууд бүгд л зүрхээ түгшэн сонсож байлаа. Взрослые. Протон зөөгч пуужин одоогоор хүнд ангиллын цорын ганц цуврал үйлдвэрлэгддэг пууж юм а. Хор тавдрын улмаас хараагаа алдсан Даниэл Хачтуур дахин эмчилгээнд орж байгаа. Даниэл оюутан бөгөөд дуу хөгжим үгийг бичдэг. Тэр сансрын тухай тун сонирхолтойгоор сонсож байна. Мэдээж хэрэг миний мөрөөдөл бол сансарлуу дуугаа явуулах. Мөрөөдөл биелж хүмүүс сансарт миний дууг сонсох байхаа. Энэ бүхнийг мэдэрч чадах боломжтой хүмүүсийн нэг болох нь сайн хэрэг. Хүлд орох жижигхээлэл, агаарын давлгаа, үнэр танар. Даниэл шиг харж чадахгүй ч гэлээ зүрхчин савлж бусдтай адилхан мэдрэмж авна. В этой уникальной... Энэхүү онцгой аяллаа турш манай олон хүнтэй бүлгийг Оросын сансрын нисгэгч Олег Скрипочка дагалдан явсан. Байконурын стратегийн объектуудыг үзэж явах замдаа тэрээр хүүхдүүдтэй сансрын тухай мэтгэлцэн ярилцаж байлаа. Учир нь хүүхдүүдэд сансарт хэрхэн унддаг, сансрын нисгэгч өдөржингөө юу хийдэг, бэлтгэл хэрхэн болдог гэд юм бүхэн сонирхолтой. День и как проходит подготовка. Өдөр бүр минутаар хөтөлбөрийн дагуу заагдсан байгаа. Би томилолтоор ажилдаа яваа бүгдийг хийж амжих ёстой. Бямб гариг өдрийн талан амралт үлдсэн нь станцаа төвлөнэ. А тем временем, кстати... Энэ хооронд сансарт гарч нисгэд бэлэн болсон нисгэгчдийн баг хорон мөч тутамд гарааны талбараа төхөж байлаа. Энэ бол эрхүүгийн угуул Сергей Никаев, НАСА-гийн сансрын нисгэгч Кристофер Уильямс болон багийн командлагч Сергей Кудсверчков. Тэр олон жилийн турш Unity сангийн элч байсан. Сергей бяцхан өвчтнүүдтэй хавдрын тасгуудад уулзаж тэдэнтэй хамт мөрөөдлөө зурж одоо тэр мөрөөдлийн сансарт хүргэх гэж байна. доставит в космос. И вот важный день. Чухал мөчрлээ. Багийнхан өдөж байгаа хүмүүсийн хажуугаар өнгөрнө. Дараа нь нөөц баг. Улмаар сансрын нисгэгчид гарааны бэлэн байдлын талаар улсын комисд тайлагнана. Готовности к старту. Бид Байконур сансрын талбай дээр зогсож байна. Хэдхэн минутын дараа Союз цүлгийн хөөрөлт эхэлнэ. Ингээд хөөрлөө. Эмоции зашкаливают. Харсан бүхнээсээ таашаал авч сэтгэл хөөрөл үнэхээр дээд зэгтээ хүрсэн. Тэдний баяр хөөргийг хэмчийн аргагүй. Энэ бүхэн тэдний эдгэрэх хүнд хэцүү замд тус болно гэдэгт бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна. Самое главное для нас. В обитаемых отелях... Хөлгийн амьдрах моделуудад 125 орчим килограмм ачаа байрлуулсан бөгөөд тэдгэрийг олон улсын сансрын станц руу хүргэнэ. Үүнд шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тэдний дотор гигачат хэмээл оюуны сүлжээгээр ажилдаг
програм тоног төхөөрөмжийн зохицолбор багтаж байна. Хиймэл оюун ухаан сансрын нисэгчдийн туслах болж өдрийн тэмдэглэл хөтлөх, тайлан бичгэд дэмжлэг үзүүлнэ. Энэ бол олон улсын станцад ажиллах нисэгчдийн 74 дахь урт хугацааны аялал юм. Аялал 8 сарын турш үргэлжилнэ. Нисэгчид 2 удаа нээлттэй сансарт гарах болно. Харин бид дэлхий дээрээс тэдний ажлыг мөн эд шидэд итгэдэг хүүхдүүдийн мөрөөдөл хэрхэн биелж байгааг ажиглан харж байна. Специально для программы «Новости» с космодрома Байконур. Последние несколько лет Сүүлийн хэдэн жилд өөр байгалийн хязгаарын гоо сайхны салбар эрчимтэй өсөж эхэллээ. Амжилттай болж байгаа үйл явдлуудын нэг нь энэ онд цогогдож, Оросын холбооны улсын бүс нутгуудаас загвар цохон бүтээгчдийг Житэй хотод нэгтгэсэн өөр байгалийн хязгаарын загварын 7 хоног юм. Уг төсөл нь урт хугацааны болж байгаа. Одоо арга хэмжээний цар хүрээг үргэлжүүлэн бусад улс орноос оролцогчдыг урьж эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ бүсийн гоо сайхны салбарын ололт амжилтын талаар дуурж байсан хүн бараг 9 жилийн турш байгаагүй. Харин өнгөрсөн 11-р сард медиа орчинд Модная Забайкалье хэмээх шинэ гэлгар сэтгүүл хүчтэйгээр нэвтрлээ. журнал «Модное Забайкалье». Эхэндээ сэтгүүл маань хэдэн нүртэй байх нь тодорхойгүй байлаа. Ойролцоогоор 12 хуудастай гэж төлөвлөсөн ч материал нэмэгдсээр байгаад улмал олон болж эхэлсэн. Манай нутгийн иргэд хүрэхийг хүссэн олон зүйл байлаа. Ингээд эцсийн хувилбар 68 хуудас болсон. Эхний дугаарт бол нилээд их тоо. Бид өөр байгалийн хязгаарын арга хэмжээний тухай дэлгэрэнгүй хүрэхийг хүссэн юм а. Ерөнхий редактор Яна Манковагийн тодорхойлсноор гоо сайхны манифест гэх анхны дугаар нь гоо сайхны салбарт дурлаж өөр байгалийн хязгаарт хөгжүүлэхийг зорж байгаа хүмүүст зориулагджээ. Дизайнер, модель, насны бүтээлч хүмүүсийн тухай, салбарын хүндрэл, сорил, туршлагын тухай, үзэгчдийг татдаг гол үйл ажиллагаануудын тухай өгүүлнэ. Аажмаар шинж зүйлс нэмэгдэнэ. Найс нөхдийн санаачлах, шин түншүүд, шин нүүр царай, шин түүхүүд. Үүнийг бид нэгтгэж Модная Забайкалье төслийг бүтээж байна. Премьерный выпуск был Эхний дугаар уншигчдын талархлыг хүлээв. Сэтгүүл улирал тутам гарна гэж төлөвлөсөн бөгөөд өөр байгалийн хязгаарын содон хүмүүсийн тухай дараагийн дугаар эх оны эхэнд гарах юм байна. следующего года. В этом году за звание лучших боролись. Энэ жил шилдэгийн төлөө янз бүрийн улс дүүргээс ирсэн 16 баг өрсөлдлөө. Тэмцээн 3 шаттай явагдсан. Багийн танилцуулга, шигшээ шатанд орох шалгаруулалт болон суперфинал. Тэнд зөвхөн хамгийн хүчтэй 6 хос үлдсэн. Энд бүх зүйл чухал байв. Хурд, мөсөн овооны өндөр, мөн загсаа нэмгэн захлах ур чадвар. Жил бүр оролцогчдын маань ур чадвар гайхшруулдаг. Багууд хэрхэн идэвхтэй өрсөлдөж байгааг бид харж байна. Мөн яг энэ загсаар эстрагонина хийх уламжлал манай бүс нутаг түүнчлэн Орос улбаны улсад бүхэлдээ түгээн дэлгэрч байгааг харж байна. Команды работали. Багууд 2 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд бүгд үндэсний хувцастай тайзан дээр гарчээ. Мөн энэ жил оролцогчдод өөрсдийн багж хэрэгсэл болох худаг, огтлох тавцгаа ашиглахыг зөвшөөрсөн байна. Тэдгээрийн зураг бичлэгийг шүүгчдэд урьдчилан илгээж шалгуулжээ. Праве фотожюри. Энэ тэмцээн бол бүгд найрамдах саахан улсын өргөц онцлог, соёлын үнэт зүйлс уламжлалыг сурталчилж байгаа төдийгүй үндэсний соёлыг түгээн таниулж байгаа хэрэг юм. Ингэснээр биднийг зөвхөн Орос улбаны улсад бус олон улсын түвшинд ч мэддэг болж жуулчдын тоо нэмэгддэг. Абсолютным победителем. Ялагчдаар Намскийн улсаас оролцсон Любов Александр Михайловнаар тодров. Тэдний хурд болон ажлын чанар шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Хосууд тэмцээнд анх удаа ямар ч тусгай бэлтгэлгүй орсон гэв шагналд нь 150 мянган өрөмблийн гран-при сертификат авчээ. Баасан гарагт нөхөр маань бид оролцсонд бүртгүүлж гисэн гэж хэлсэн. Би ажил дээрээ Анабарын дүүрэгт очихдоо л мэдсэн. Бидэнд хүндрэл байхгүй. Бид хойд нутгийн хүмүүс. Загсыг хайрлаж баяраар загс иддэг хүмүүс шүү дээ. Помимо этого, Фестивалийн хүрээнд ардын спортын Якут хутга тэмцээн мөн болж өнгөрлөө. 8 дархан хутга танилцуулж тэдний ашиглалтын чанарыг шалгав. Үүнд цаасыг яг тэнцүү хуваан огтлох, мөс хаглах гэх мэт сорилууд оржээ. Энэ тэмцээнд амжилттай гүйцэтгэл үзүүлсэн Мигино Кангаласын улсаас ирсэн Николай Костромин төрүүлв. Дархны ажил хийж эхлээ бараг 3 жил болж байна. Тэмцээнд тогтмол оролцдог. Энэ хутгаа маш удаан хийсэн. Өнөө өглөө дуусглаа. Наадмаар Якутын ард түмэн ур чадвар, нямбай байдал, уламжлалаа дээдлэх үнэт зүйлсийг маш гүн хүндэтгдэг гэдгээ дахин нэг харууллаа. Энэ өдрийн уур амьсгал нь оролцогч, үзэгч бүхний сэтгэлд урт удаан хоногш болно. Якутск.
Когда-то это была небольшая... Нэгэн цагт энэ нутаг жижигхэн уулын тосгон байсан бөгөөд оршин суугчдын ихэнх нь туулаан бөөр тариалж амьдардаг байжээ. Харин одоо Бэйгоу нь цагаан хэрмийн Мутян оюу хэсгийг гайхамшигтайгаар толдох боломжтой түүх соёлын төв болон өргөжжээ. Энэхүү зочид буудал бол орон нутгийнхан аялал жуулчлалын бизнесийг анх удаа туршиж эхэлсний жишээ юм. Энэ барилга өмнө нь үйлдвэрийн цех байсан. Харж байна уу? Уламжлалт 5 налуу дээвэр, мөн азийн бэлэгдэлтэй дээврийн жижиг дүрснүүд энд бий. Харин шалны гялтгансан хавтнанд санамсаргүй сонголт бишээ. Яг энэ үйлдвэртэл үйлдвэрлэдэг байсан. Бас нэгэн цагт энд нутгийн анхны оршин суугчид амьдарч байсан агуй байсан юм а. Отель под названием Хавтангийн үйлдвэр хэмээх энэ зочид буудал нээгдснээр тосгоны иргэд гэрээ шинжилж зочдод зориулсан өрөө байртай болж эхэлжээ. Харин одоо олон жуулчид энд олон хоногоор саадах болсон. здесь в Бэйгоу на несколько суток. Манай зочдын 40% нь ойролцоогоор гадаадынхан голдуу Европ, Америк нэгдсэн улсаас ирдэг. Тэд эхлээд цагаан хэрмээр аялж дараа нь энд ирж байгаль, хятад болон бусад өөр орны хоолыг ч амталдаг. Благодаря Аялал жуулчлал хөгжснөөр Бэйгоуд олон шинэ ажлын байр бий болжээ. рабочих мест. Би хэдэн жилийн өмнө хятадын өмнөд хэсэгт ажиллаж байлаа. Дараа нь энд буцаж ирсэн. Бэйгоугийн нэр хүнд өсөн нэмэгдэж байна. Хотын төрийн хэмнэлээс залхсан хүмүүст эндхийн амгалан амьдрал яг тохирно. В деревне Бэйгоуд технологийн шинжилэлд ч анхаарал хандуулдаг удахгүй хиймэл оюун ухаан нэвтрүүлэн гэлээ. Бэйгоуд хиймэл оюунд зориулсан захим туслах ажил нь жуулчдад шаардлагатай мэдээллийг олон хэлээр өгнө. Мөн эрүүл мэндийн системтэй холбогдсон тул оршин суугчид шуурхай эмнэлгийн зөвлөгөө авах боломжтой болно. научно-исследовательский институт. Цаобын ажилдаг хөдөө нутгийг сэргэн хөгжүүлэх шинжилгээний хүрээлэн мөн энд байрладаг. Ихэнх шин шийдлүүдийг газар дээр нь туршдаг. Тосгонд одоо 24 гэр бүл, 2 зочид буудал ажиллаж байна. Өнгөрсөн жил Бэйгоуд 40 мянган жуулчин ирж нутгийн иргэдэд 100 мянган Америк долларын хөрөнгө оруулжээ. Энэ бол зөвхөн эхлэл юм. Долларов США, и это далеко не предел. Джоу, Иван Молостов, CGTN. Последний год для мировой судоходства. Сүүлийн жил дэлхийн усан онгоцны салбар амаргүй байлаа. Marintek China үзэсгэлэнд оролцогчид бүгд энэ салбар дахь тодорхойгүй байдлыг онцолж байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 5 жил тасралтгүй өссөний дараа энэ жил дэлхийд даяар шин захиалга огцон буурна. Үүнд зохицуулалтын хүчтэй хөгжил, геополитикийн эрсдэл нэмэгдсэн байдал болон эдийн засгийн өргөн дарамт нөлөөлж байгаа. Далайд газаршилж ирсэн үндэстэн гэдэг утгаараа бид энэ геополитикт үргэлж замаа олж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ улам бүр хэцүү болж байна. Энэ нөхцөлд Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн салбар доктортой байна гэж тус улсын эрх баригчид үнэлж байгаа нь дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээний доктортой байдлыг хангаж байна гэсэн үг юм. Энэ оны эхний 3 улиралд Хятад усан хөлөг үйлдвэрлэгчид 3 гол үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгаллаа. Үүнд зөвхөн захиалгын тоо биш, салбарын чанарын өсөлт ч орно. Сүүлийн 5 жилд Хятадын усан онгоц үйлдвэрлэл асар шин түвсэнд хүрсэн. Улсын 3 дахь агаарын хөлөг онгоц тээгч Fujian гүн өрөмдлөгийн зорилготой анхны хөлөг Minxiang мөн анхны том аяллаа хөлөг Adora Magic City ашиглалтад орсон. Өнгөрсөн оноос бид хэд хэдэн гол төрлийн хөлөг үйлдвэрлэлээр том амжилт гаргаж бүгд найрамд Солонгос улсыг анхудаа давж дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч улс боллоо. Энэ бол Хятадын олон 10 жилийн тасралтгүй инновац хоримтлуулсан туршлагын үр дүн юм. По мере роста Дэлхийн тодорхойгүй байдал өснө нэмэгдэхийн хэрээр олон улс салбарын доктортой байдалд хамтын ажиллагаа голлох ажил бүгдэлтэй гэдгийг онцолж байна. большее значение приобретает сотрудничество. Хятад бол усан онгоц үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч. Норвегийн үйлдвэрлэгчид энэ зах зээлд хамтран ажиллах нь үнэхээр чухал. Ногоо эдийн засаг руу шилжих шийдлийг бид хамтын хүчээр л олно. Энэ бол хязгаарнаас ч чухал асуудал. Түншлэл бол урагшлах зам. Хамтын ажиллагаа хамтрал. Энэ бол хөгжлийн суурь. Олон улсын байдал өөрчлөгдөж байна. Худалдааны гаалаар ивэх явдал нэмэгдэж буй үед шүү дээ. Улс орон бүрт өөрийн гэсэн хүчтэй тал байна. Зөвхөн нээлттэй хамтын ажиллагаагаар л бид усан онгоц үйлдвэрлэлийн салбарыг урагш хөгжүүлж чадна. Эксперты говорят, что Мэргэжилтнүүдийн дурдсанаар усан онгоцны салбар ойролцоогоор 15 жилийн мөчлөгтэй. Харин одоогийн өндөр эрэлт төгсгөлдөө төхөж байна. Ийм нөхцөлд дэлхийн нийтээр санал нэгдэж байгаа зүйл бол хамтын ажиллагаа ба инновац. Энэ мөчлөгийг даван туулах хамгийн зөв зам болно гэж үзжээ. инновации.
Убинь, Сергей Петров, CGTN.